яг нөөтөөс татвараас чөлөөлөгдөж хөнгөлт эдэлж байгаа биш. Зүгээр л жижиг одоо худалдаачны ачаалал нь арай том аж ахуй нэгж рүү шилжээд очиж байгаа. Тэгээд тэндээ бүр нөөтийнх нь ачаал нь улам их илүү болж байгаа ийм дүр зураг гараад хүмүүс хондлоо да. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь худалдаа авалт хийхдээ нөгөө нөөтгөө танах нөөтгөө мө танахаас авахгүй гэдэг чтэй. Тэгээ нөөтгөөс нь авна. Дээрээс нь нөөтгөө баахан юмнууд авчаад буцаагаад нөгөөх чинь нэг үйлчилгээ хийгээд нөөтөө төлөхдөө нөгөө худалдаж авсан бараа материалынхаа нөөтийг хасуулж чадахгүй. Яг тэр зөрөөгөөр нь тэр бараа материал нь хямдрахгүй. Тэгэхээр зэрэг зүгээр энэ нөөт чинь тэр 400 сая хүртэл чөлөөлөгдөж байгаа биш, шилжээд энэ талтаа дарамт болоод яваад байна гэж. Тэгээд ийм тэг нөөт гэдэг юм уу, одоо мэрэгжлийн нэр томьёо ямар байд юм бага. Тэр чөлөөлөх биш 400 сая хүртэл ерөөсө тэг нөөт төлөөд баримтаараа бүртгүүлээд нөгөө худалдаж авсан хүмүүс нь дараа нь нөөтөө тайлангаа тооцохдоо 10%-аар төлсөн мэтэр нөөтийн дүнгээс асуулж тооцдог. Ингэхийн бол худалдаа авалтан дээр ч нөөт төлөгч төлөхгүй гэж ялгамжтай хандахгүй жинхнээсээ энэ ачаалаас чөлөөлөгдөх юм байна гэж ийм юм боломжтой юу гэж ажлын хэсгээс асуумаар байна. Ерөнхийдөө ингээд чөлөөлт хөнгөлт эдэлчихээр нөгөө төсөв дээр тэдэнд өөрөг дутна. Тэгэхээр яах вүлээ гэдээ ингээд төсөв талаасаа дандаа хараад байгаа байхгүй юу? Яг аж ахуй нэгжээр үнэхээр бодиттой хөнгөлөлт болж очихгүй зүгээр жижигээс нь арай том руу шилжиж яваад том дээр илүү ачаалал болгоод тэрийгээ бас daаш нь буцааж татаад байна шүү дээ. Тэгэхээр 400 сая гэдэг босхыг бол дэмжиж байгаа. Тэр хүртэл зүгээр бичлэлтгүй биш бүртгээд тэг нөөт гэж яваад тэр нь цаанаа нөөт төлөгчөөсөө 10-аар төлсөн мэт хасалт хийж явдаг ийм арга байд юм уу? Энэ талаар та бүхэн бодж үзсэн үү? Ажлын хэсэг гавыг шааруулах. Одоо өмнөх бид нар нодон жилийн босруулсан байсан нөөтийн хууль дүр наа санаа ч байсан. Одоо нэг ёсондоо гар дээрээ судалтай авалт хийж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг баримт юм уу эсвэл одоо мөнгөний дансаар шилжүүлжүүл тэрийг нөөттэй дүү юм аа гэдгээр тооцдог болёо гэд энэ хуулийн төсөлд явсан. Гэхдээ таны хэлж байгаа тэр одоо санал бол юун дээр бол энэ хуулийн төсөлд хүндэгдээгүй. Энэ чинь болохоор зөвхөн тэр нөөт төлөгч компани асуудлыг яриад байгаа. За тэгээд тэр чинь яг таны ярьж байгаа санал бол яг энэ дээр дуусахад бол төвхтэй магадгүй нөөт 400 саяыг нөгөө ингээ жил явсандаа нөгөө буцаадаг ч гэдэг юм уу. За тиймэрхүү хэлбэр бол оруулж болно. Гэхдээ эргээгээд бид нар бол юу гэж үтсэн бэ гэхээр ажлын хэсэг юу гэж үтсэн бэ гэхээр хувь нь хэрэглэгч юм тий. Одоо нөөт төлөгч гэдэг маань өөрөө хэрэглэгч байхгүй. Одоо нөөтийн эцсийн хэрэглэгч нөгөө худалдаа авагч нь нөөт төлөгч юм. Тэгээ хувь хүн дээр нь хангалттай хөнгөлт хийсэн байна. Тийм болохоор энэ удаадаа энийг хойшлуулъя гэдэг л одоо санал хураалт хийгдсэн гэсэн. Ягаад гэхээр нэг доор бидний нөгөө төсвийн ачаалаа дийлэхэргүй байна. За нөгөө буцаалттай холбоотой байсан хэсгийг бид чинь сая өөрснөө хүчингү болгоцсон. Яг буцаалттай холбоотой хэсэг нь хүчинтэй байсан бол энэ 400 сая ингээд явуучвал ямар нэг эрсдэлгүй явчихаар байгаа байхгүй юу? Тэ? Ягаад тэгэхээр хүн болгон тэр буцаалттай холбоотойгоор нөгөө нөөтөө бараагаа аваад ингээд нөөтөө төлөөд явчих байхгүй тий. Одоо тэгээд тэр гол бас нөгөө тий. Солчролч тодорхой. Юу энэ буцаах хуучин хувилбарын талаар бол биш л дээ. Би нөөт төлчөөд буцаах тэгээд тайлангаараа нөхөх талаар биш. Ерөөсөө нөөтөөс 400 сая хүртэл чөлөөлөгдсөн гэдэг байгаа төлөхгүй шүү дээ. Үнэхээр төлөхгүй юм чинь тэг бүртгэл явуулчих болохгүй юм уу? Тэгэхээр яагаад болдгоо юм бэ л гэдэг асуулт. Тэг бүртгэл явуулаад нөгөө нөөт төлж байгаа 10%-аар төлж байгаа хүн авсан материалдаа 10%-аар төлсөн мэтээр асуулж тооцохгүй бол тэгжиж л энэ 400 сая хүртэл гэдэг чинь жинхнээсээ чөлөөлөгдөж байгаа. Тэгэхгүй бол зүгээр ингээд ачаалан шилжээд яваад шүү дээ. За ажлын хэсгээс хариулах. За чимэцэр. Хэд хэдэн гишүүдийн асуултууд дээр бас нэмэлт хариулт болгоод явчих цаг хөрөхгүй үйлс нэмэлт хүчээр. Тэгэхээр энэ удаагийн татвар хуулийн нэмэлт өөрчлөлт бол татвар хуулийн одоо багц шинжилэл бол биш ээ. Зөвхөн нэмэлт өөрчлөлт явж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Аж ахуйн нэгжлэр хоёрхан төсвийн нөлөөтэй асуудал яваа. Нэг нь болохоор 1% ачааллыг 1.5-аас 2.5 тэрбум босгохтой болгох. За хоёр дахь нь
6 тэрбумаас 10 тэрбумын хооронд 15% шатлал оруулах. За хувь хүний орлого албан татвар дээр 792 мянга хүртэлх энэ цалин 100% одоо хөнгөлөлт хэлбэрээр буцаа олгоч гэдэг асуудал. Дээр нь 5 жил одоо өмчилж байгаа орон сууцаа борлуулсан бол 2% татварыг нь чөлөөлж гэдэг асуудал. Тэгээд нөөтийн босго гэсэн ийм цөөхөн төсвийн нөлөөтэй энэ татврын нэмэлт өөрчлөлтийг л оруулсан. Тэгээд энэ нь бол одоо гадаад дотоод үйлсэд байгаа нөхцөл байдал, эдийн засгийн байдалтай холбогдуулаад аж ахуй нэгж иргэдийнхэн одоо татврын ачааллыг нь бууруулах, орлогыг нь өөрт нь үлдээх ийм л зорилгыг агуулсан энэ нэмэлт өөрчлөлтүүд бол орж ирсэн байна. Тэгэхээр би түрүү ярианд дутуу цаг хөрөлгөө зогсчлоо. Тэгэхээр ер нь бол нөөцтэй холбоотой, нөөтийн хуультай холбоотой болоод системийн хэрэгжилтэй холбоотой олон асуудал байгаа. Энийг бид нар бас ер нь бол маш сайн нухацтай харж зохицоор нь бол авч үзэх ёстой. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татвар бол өөрөө олон шин чанартай татвар байдаг. За нэгдүгээрт нь дөрөв хэлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг бол бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээний тэр нэмэгдэж байгаа өртөг болгонд нь бол ноогдоод эцсийн хэрэглэгч төлдөг хэрэглээний татвар. Тийм учраас нөгөө хэрэглэгчд өгдөг урамшууллын систем, суглааны системийг хийж бид нар энэ нөөтийн системийн бүрдэлд татварын хамрагдалтаа нэмэгдүүлэхийг бол ингээд зорио яваад байдیں۔ За хоёрт нь бол нэмэгдсэн өртгийн албан татвар бол татвар. Энэ бол зөвхөн тийм бүртгэлийн системийн зохицуултыг биш. Энэ бол татвар. За, нэмээд гүйцэтгэгээ хариулж. Би тайлбарлаж идэг. Тэгээд нэмэгдсэн өртгийн албан татвар бол төсвийн улсын төсвийн орлогын одоо 20 гаруй хувийг бүрдүүлдэг ийм татвар байгаа. За гуравдугаарт бол нэмэгдсэн өртгийн албан татвар бол энэ нь олон улсын жишгт нийцсэн татвараа. Одоо дэлхийд дээр 170 гаруй орн нэмэгдсэн өртгийн албан татварыг бол хэрэглээд бол ингэ яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд хэрэглээний татвар учраас нөөтийг бол шудраг татварч гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэнтэй хамааруулаад төлж байгаа ийм татвар бол байгаа. Тэгэхээр энэ цогц хэлбэрээр аваад үзэх юм бол энэ нөөтийн систем тогтолцоогоор нь бол шийдэх ёстой. Одоо 50 гаруй хөнгөлөлт чөлөөлт байна. Энэ чөлөөлтийн асуудал байна. Энийг шийдвэрлэх ёстой. Баримт олгодгүй асуудлыг бид нар шийдвэрлэх ёстой. Тэгээд эцсийн хэрэглэгчийн яг одоо төлж байгаа татварыг нь багасгах гэж байгаа бол бид нар энийг хэрхэн шийдэх вэ гэдэг энийг бол цогц байдлаар нь харж шийдэх нь бол чухал байгаамаа. Тэгэхээр энэ дээр гарч ирсэн тодорхой шийдлүүд бол байсан. Тухайлбал одоо эцсийн хэрэглэгчийн ачаалал За, улсад